За явах уу хөөш дарга. Явчих. Тэгэхгүй бол одоо би ингээс явж гин үү? Аа? Явж байгаа юу? За. Ер нь ардын гэж яриад байгаа уламжлалт урлагаараа бол одоо нэлээд тийм цэгцтэй төслүүдийг манай телевизэд хэрэгжүүлэх их сайн. Яагаад гэвэл амьдрал өөрчлөгдөж байна. Орчин өөрчлөгдөж байна. Сэтгхүй өөрчлөгдөж байна. Харилцаа өөрчлөгдөж байна. Мэдээллийн орчин өөрчлөгдөж байна. Цаг хугацаа хуучин хэвээрээ хоногт 24 цаг байгаа боловч өөрөө асар их хурдтай байна. Дэлхийн ертөнцөөр манайхны ярьдгаар бол хавтгай дэлхийтэй болсон гэж ярьж байгаа. Хэрвээ тийм хавтгай байгаа бол тэр хавтгай дээр тоглох шаардлага байна. Тийм учраас тэр уламжлалт урлагийнхаа талаар бол ийм цэгцтэй танин мэд хүн болоод мэдээллийн чиглэлээр иргэддээ өгч байгаа нь бол их чухал л да. Тийм учраас би танаа явуулж байгаа урлагийн залуу одоо уран бүтээлчдийн ч тийм холбоо танаа телевизээс явуулж байгаа энэ төслийг бол би сайшааж байна. 1974 онд л бүх ард түмний урлагийн үзлэг гэдэг чалгараад тэгээд тэндээсээ одоо тэр үед нэг уртын дууны курс гэж байгуулдаг байлаа. Тэр чи одоо уртын дууны сургууль гэж ерөөсөн Монголд байгаагүй. Дуулаачийн сургууль гэж. Тэгээд соёлын яамнаас зохион байгуулж бүх аймагуудаас бүр баян үлгээгөөс хүртэл одоо дуучин биш, дуучин болох одоо тийм залуу хүмүүсийг авчирч курс суулгаж. За тэр курсын багш нь болохоор одоо манай Норва багшийн багш гавьяач үчтэн жиг зүйн дорж давг гэж сайхан ч өргөн том сайхан хоолойтой их ч мэдлэгтэй тийм хүн байлаа. Тэр курсын захирлаар бол миний багш одоо ардын жүжигчин төрийн шагналт Хөдөлмөрийн Баатар намжлын Норв бонцд байлаа. Өглөө 6 цагт Монголын араа дуугаар уртын дуу явдгийг. Тэгэл одоо энэ Отгон гой эдгээр чинь тэгэл нэвтрүүлэгч нар сайхан хоолоо гой хоолоо ер нь чихэнд их хоногссон байл татагдана л да. Тэгээ уртын дуу явахтаа зэрэг сэтгэл хөдлөл. Өөрөө ирэхгүй өглөө адуундаа мордол явж яхад чинь нөгөө дуу чихэнд сонсогдол. Тэгэл аялж үзсэн дээ. Газар зүйн судлаачдын судалдаг зарим нэгэн зүйлүүдийг уншиж байхад бол ер нь газрын энерги хүний биед тэгэл ааш араншин хэлбэр галбар тэгээд цуурайлах хэрэгтэн хүртэл нөлөөлдөг гэсэн тийм одоо судалгаа байд юм байлээ. Тэгэхээр би хоолой гэдэг газар хөхөө гэдэг сарда төрсөн болохоор тэр бол бас надад миний биеинд миний цуурайлах хэрэгтэнд нөлөөлсөн байхаа гэж ингэж боддог. Одоо би чи Элдэн бээлийн хошуу Наранга аим гэж болж одоо Элдэн бээлийн хошууны хүн шүү дээ. Урагшаа өвөр хангаа нарийн тэл ингээд цолбуурлсан 80-ын урт хошуу байсан юм л. Өөрөөсөө анханасаа би бол одоо байглаас заяасан тийм уртын дууны цоглогтой төрсөн. Бүр анханасаа жоохондоо л одоо тийм цоглогтой байсан. Миний одоо энэ авьяасыг хөгжүүлж өгсөн хүмүүс бол тэр үед одоо алдартай дөрөв багш. Бүр багд нь одоо миний ээж бол намайг жоохон байхад аргалда дагуулж аван Чингэлэг тэрэгтэй явнаа. Тий хөдөөний улс ч одоо Чингэлэг тэрэг гэж манай тийшээ одоо нэг 10 гаруй аргал ордог нэг тийм модон Чингэлэг авдар гэсэн үг дээ. Тийм юмтай одоо аргалд явдаг. Аргалд явахдаа ээж минь надад цомбон дууртай хүрэн алгэр маа энэ тэргээл одоо тийм дуунуудыг дуулдаг. Айхтар заагаад нэг айхтар өгөөд байдгүй. Дуулж яхад нь одоо ингэдгийм тэгдгийм үг нь тийм юм энэ тэргээд ингээд хэлдэг. Тэгээд тэрүүний нь одоо даган дуурайх маягаар сурж байсан. Тэгээд сурж байхад бол тийм уртын дууны зохилго гэж юм бол надад байж гисэн. Би бол ятгачин. Анх 7 настай байхдаа л энэ хөгжмийг яг битээр нь үзэж гадна талаа одоо ятгийнхаа гадна тал нь ууттай байхад нь гаднаас нь дуургаж үзэл ерөөсөө энэ хөгжим миний амьдралд надад одоо залсан да. Гэтэ тэр үед бол би 7 настай байсан. Хөгжмөө одоо уутнаас нь салгаж гаргаж ирэл
анхныхаа хүүхдийн дууг тоглож эхэлснээр хамгийн анх миний одоо хөгжмөнд гар хүрж тэр дууг өөрийнхөө одоо хуруугаараа тий тоглож мэдэрсний тэр одоо хөгжмийн их шиг надыг өнөөдөр ятгахчин болохын зам тогтолсон. Би 2 настайгаасаа зурагтаар цамын бүжиг харцаад дахиж үзнэ гэж уйлж исэн гэдэг юм лээ. Тэгэхээр бүр жоохносоо л ер нь бүжигчин болохыг хүсдэг байсан юм шиг байна. Тэгээ яг бүжигчин болох бүр хүсэл мөрөөдөл маань бол 4-р ангиасаа эхэлсэн. Тэгээ бүжгийн дугууланд Солонгох гээд бүжгийн дугууланд явж байгаа бүжгийн коллежид 6-р ангидаа шалгуулад тэнцээд ардын бүжгийн ангид илсэн орсон. Одоо сүүлийн 10 гаруй жил гэж хэлж байна да 15 жил бол ерөөсөө ардын хөгжим маань нэлээд эрчимтэй хөгжиж байна гэж боддог. Гэхдээ энэ хөгжил альва юм уламжлалгүйгээр шинжтэй байдгүй гэдэг штэ. Тэгэхээр бидний өвөг дээдсд одоо тэр Ахмад үеийнхэн маань, Алтан үеийнхэн маань бол ардын хөгжим ямар гайхамшигтай эзэмшиж тоглож тэр ардын дуунуудаа ард түмэндээ түгээж явж исэн бэ те. Тэрний улбаанаас бид одоо өнөөдөр яг энэ ардын хөгжмийн этник хамтлагуудын одоо суур гэж хэлж болно доо. Ингэж бид заламж халаагаа авч явсан. Гэхдээ миний бодлоор 90-ад оны ихэнх үе бол одоо нийгэмд хамгийн хэцүү хүнд үе тулгарч исэн тухайн үед одоо хөгжимчид маань ганцхан 8 руу тэ 8 үүрээд хөгжмөө хаяад ихэнх уран бүтээлчид тэгж явж исэн бол бид одоо бидний үеийн тэр ихшгэлэн гэж хамтлагийн 4 залуу бол тухайн үед хөгжмөө үүрээд баруун Европыг зорьсноор өнөөдөр энэ этник хамтлагийн одоо их суурь мөн чанарыг одоо бий болгосон гэж би боддог. Араажуу гэж юм байлаа хөдөө чинь. Араажуугаар одоо домогтой дуу их явдаг гэсэн. Тэгээд тэр домогтой дуу явхад жаахан шарга гэдэг дуу явсан. Ламжуу одоо бол миний багшин ламжуу юм байна лээ л дээ. Нэг хүн одоо нэг сайхан хонгор өнгөөр дуулаад тэгээл домгийн яриад л ингээл одоо жаахан шаргыг сурж байсан. Ээж минь ч бас тэр завсраар жаахан шаргыг надад нь юу яах вэ? Ерөн зүгээр аргал хорголд явахдаа аялж байхыг би бас сонсч байсан. Тэгэл одоо хамгийн анх сурсан дуу болоод тэр юм уу? Ер нь бол хамгийн анх намайг тайзан дээр хөтөлж гаргасан дуу бол жаахан шарга. Би уул уян сумын улаан булангийн тайзан дээр анх гарахтаа л би жаахан шаргыг дуулж байсан жоохон 15 6-тай байсан. Тэгээд уул уяны улаан булангийн сайн дурын уран сайхан ч гэж дуудагдаад тэгээ одоо улаан булангийн тайзан дээр жаахан шаргыг дуулж байсан болоо тэр юм уу? Ерөөс миний хамгийн түрүүнд л аялах дуртай дуу жаахан шарга да. За хөгжим бүжигт би 88 онд ороод 94 онд яг сургууль төгсөх тэр мөчид одоо Хятадын алдарт Хосервэхи гэж бүтээл байдаг. Энэ бүтээл бүтэн 28 минутын турш үргэлжилдэг хийлийн концерт, хийл симфони арал хөгжим хамтарч тоглодог энэ бүтээл. Энэ бүтээлийг анх ятган дээр тоглохдоо энэ үүх түүхийг өөрөө судалж тэгээ дээрээс нь тэр гайхамшигтай тоглосон хөгжимчдийн тэр тоглолтыг үзээд бүр өөрөө ирэхгүй энэ цохол руу дурлж орчихсон. Тухайн үед бол хүүхдүүд хоорондоо дурлалын нас бие биенийхээ тухай ярьдаг гэсэн бол би яг энэ цохолоор бүтэн жил амьсгалж исэн. Өнөө хүртэл энэ цохол бол миний одоо хөгжимчин болох замд маш их зүйлийг мэдрүүлж одоо жинхэнэ хөгжим ямар байдаг юм бэ те уйлах, баярлах энэх тэр болгоныг надад мэдрүүлсэн ийм гайхамшигтай хөгжмийн цохол. Ардын урлагийн гайхамшигын тухайд гэвэл одоо үнэхээр маш их гайхамшигтай. Одоо энэгээр би юугаараа энэ гайхамшигыг мэдсэн бэ гэхээр манай үндэсний дуужийн Эрдмийн чуулга Монгол улсынхаа нэрийг гаргаад маш их гадаадын одоо томоохон хэмжээний тоглолтуудад оролцдог. Тэгэхэд манай үндэсний энэ одоо бүжиг те үндэсний дуу, хөөмий, бие биелгээг одоо гадаадын энэ олон хүмүүс маань маш их одоо сэтгэл өндөр хүлээж авдаг. Тэгээд манай энэ бүжиг Монгол бүжиг маань бол одоо гадаадын олон орнуудаас бол одоо морин дээрээ биелгээ хийх тэр нэг мөрний сугсралт гарны одоо цацарсан тэр хөдөлгөөнүүд нь бусад орны бүжгүүдээс үнэхээр их одоо өвөрмөц тэгээ дээрэс нь маш их тийм хиймарлаг одоо Чингисийн Монгол гэдэг шиг Соёл
Wellness Center. Илүү сайхнаар амар. Хамгийн хайртай дотны хүмүүстэй цаг гарган аялалд гарахаар зэхэж байна уу? Аялал гарах маршрут, аяллаа замууд, аяллаа үзмэр тайлбарууд, аяллаа бэлтгэл хангах, аяллаа явцад анхаарах зүйлсгээд олон асуултанд хариулт өгөх, аяллаа хөтөж болох Blue Sky аппликейшн гар утсандаа суулгахаа бүү мартаарай. Та Монгол орны 21 аймаг 360 гаруй сум суурин нэвтэрсэн Sky-ийн хамгийн өргөн өндөр хурдны Sky 3G сүлжээг ашиглан хаанаас ч хүснээр интернетэд холбогдорой. Хөх тэнгэрийн орноор тавтай аялаарай. Skytel. Уртын дууг гадныхан ягаад үндэд байгаа гэхээр уртын дуу амьдлаг л та өөрөө. Амьдлаг. Уртын дуу өөрөө байгалийн дуу бай. Байгалийн дуу бай. Өнөө орчин үед чи хүндрэлтэн одоо нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО энэ тунхаглууд чинь эко байгаль орчныг хандлаа штэ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бол уртын дуу бол нэлээд ирээдүйтэй. Болох нь бол харагдаж байгаа шүү дээ бид нарт те. Биднэрт амьдрал дээр мэдрэгдэж байгаа. Залуу үед уртын дуу хүрэхийн тулд pop урсгалыг ашиглаж байгаа зүг байгаа шүү дээ те. Энийг бол залуучууд сонсож байгаа. Одоо жишээ нь би pop урсгалын уртын дуу гэхээсээ илүү одоо сонгодог уламжлалт уртын дууны тэр дэг сургууль түүнийг сэргээх оролдлогуудыг одоо ихэд 10 жил болж байгаа. Уртын дуу бүрэн бүтнээр нь дуулах. Одоо эртний сайхан бол 40 орчим минут дуулсан бичлэг байгаа. Тэгэхээр энэ юунд хэрэгтэй юм бэ? Ийм удаан дуулах. Энэ хийн сонсох юм нэг гэдэг асуулт гарч ирж штэ. Тэгэхээр энэ бол зүгээр дуртай хүн шүүрж яваад сонсох тэр одоо чиглэл биш. Энэ бол уртын дуг гүн гүнзгий ойлгодог. Уртын дуг одоо судалгаа хийх гэж байгаа. Хүнд судалгаа нэрлэгдэх хүн. За нөгөө талаар уртын дуг бүрэн бүтнээр нь өвлж сэргээж өвлж аваад уламжлуулалт үлдээх ийм ачаал бүгдэлтэй. Нөгөө талаас нь харах юм бол уртын дуг бүтнээр нь дуулж байж, яруу найргийн бүтнээр нь дуулж байж тэр уртын дууны утга санаа одоо зан уулын дуу бол тэрний одоо бэлэгдэл бүрэн илэрхийлэгдэнэ гэсэн үг. Одоо бүтэн амьд болно гэсэн, бүтэн амьд болно гэсэн үг. Дэргэдийн бурхан хүндвэ гэсэн ийм үгтэй. Чимэцээ дэрэгдэх ухнаа уншдаг юм гэж тэр бол яг уламжлалт сэтгүүлийн талаас бол тэгэж хариулсан байна. Нэг талаасаа бол нөгөө талаасаа яг 21-р зууны хүний хувьд бол холын бурхан гэж байхгүй болж байгаа байхгүй. Бүгд дэргэд байгаа байхгүй. Тэгэхээр яг дэргэдэх юм бол за манай Монголын уртын дуу гэдэг нэг юм байдаг гэж байдаг гэд одоо боддог байх. Яг дэргэд нь байгаа. Өөрөө бас чадвалж чаддаг, хийвэж хийждэг юм болохоор тэгж боддог байх. Гадаадынх нь би одоо 40-од орноор явсан байна. Явж дууссан байна. Тэгээд гадаадынхны тухайд ярих юм бол яаж ийж гээд би ахтар судлаад яваад байгаагүй ч гэсэн дуулж явсан хүний дуучны хувьд дуугаа сонсгож байгаа хүний хувьд ингээд бодож анзаарч байхад бол холын юм хүчтэй байдаг гэдэг нь шүү дээ. Тийм болохоор тэр хол газар ийм сонин аялгау байдгийн байжээ гэж сонирхож, шохоорхож сүүлдээс их судалдаг болсон. Ер нь Монголын ардын ялангуяа ардын урлаг, ардын хөгжим, ардын уртын дуу, хөөми энэ мэтийг бол их сонирхдаг болсноороо үнэлэмж гэж ярих юм бол нэг иймэрхүү талтай. Тэгэхээр одоо Европ Азараас нэлээл явлаа. Тэгээд дэр явж байхад гадны орнууд бол яаж ихтэйг хүлээж авна шүү дээ уртын дуу. Тэгтэл одоо гадна байгаа манай монголчууд ч ихтэйх ийм урлагаа чухам гэж шүтээтэй. Тэгээ Монголдоо ирээл дуулдаг гэл нэг л одоо юу гэдэг юм монголчууд ч тийм сонин сэтгэхүйтэй хүмүүс. Одоо хаашаа ч юм тий. За яг ийм урлаг байж л үйдэг юм чи бид нар мэддэг юм чинь гэсэн үүднээс ханддаг юм уу яадаг. Нэг бол зүгээр нэг насны зааг ангилчил тий. Энэ уртын дууг бол одоо заавал настай хүмүүсээс сонсох хэрэгтэй гэдэг юм уу. Тиймэрхүү үүднээс бас
хандаад идэг тийм анзаарэгддэг шүү. Яг энэ үндэсний урлагаа одоо мэддэг байж ш бид нэр одоо дэлхийн нийтэд жишээсэн одоо Монгол гэдэг нэрээ бид нэр авч явах хэрэгтэй юм болов гэж боддгийг. Тэгээд яг үндэсний энэ том тоглолт хийхэд ер нь зөвхөн цөөхөн хүрээний тэг ингээл одоо бидний найзууд ч юм уу бид одоо бүжгийг ойлгодог найзууд маань л ирж үздэг. Тийм болохоор ер нь бол манай энэ залуучууд хүүхэд багчууд маань ч гэсэн ер нь бол үндэснийхээ урлаг соёлыг маш их сураад одоо мэдээд ядаж одоо үзээд ойлгох тийм гоё сэтгэлгээтэй тийм гоё зэрэгэл бий болоосэй гэж маш их хүсдэг. Би бол одоо яг энэ дөнгөж сургууль төгсөж явах үеийнхэн тэр хэмжээг одоо өнөөдрийн үетэй харьцуулах юм бол өнөөдрийн үзэгчид бол харьцангуй харин ардын урлагаа илүү сонсож сонирхож тэрлөө улс хошуурн тэ явж гин гэж би олж харж байгаа. А тухайн үед бол одоо үндэсний дууж эрдмийн чуулган байна, ардын дуужийн чуулга байлаа штэ. Тэр үед бид нар тоглолт хийхэд маш цөөхөн хүн үздэг үе байсан штэ. Тэгэхээр тэр бол цаг үеийн нийгэм нь бас хэцүү байсантай холбоотой. Дээрээс нь сурталчилгаа гэдэг юм маш бага явагддаг тий. Хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон тэр сайхан дуугаараа тэр сайхан хөгжмөөрөл хүрдэг байсан цаг штэ. Одоо тэгэхээр ардын урлаг маань дэлхийд дахинд яагаад ингэж их одоо хүчтэй хүрээд байна гэхээр ерөөсөө хитрхи хөгжил дээд түвшиндээ хүрээд ирэхээр нөгөө нэг одоо унган нүүдэлчин амьдрал руу өнгөж ирдэг. Тэгэхээр өнөөдрийн Монголын нүүдэлчдийн энэ язгуур өв соёл гэдэг маань ямар их үнд цэнтэй болохыг дэлхийн нийт олж хараад байгаа. Гэтэл Монгол яг ард түмэн маань энэ рүүгээ үнд цэнийг мэдэрч орч чадж гин үгүй юу гэдэг дээр бас эргэлзээтэй санагддаг л да. Тэгээд яг гадагшаага ингээл соёлын өдрүүд, ерөнхийлөгчийн айлчлал гээд бол маш тийм юм болонгууд л яг үндэснийхээ урлагийг сандаг. Тэгээд бусад үед нь бол одоо санахгүй гэж байгаа юм шиг л дээ. Гэхдээ өшөө дэмжээд өгвөл одоо үндэсний урлаг бол яг Монгол улсын маань нэрийн хуудас болсон урлаг шүү дээ. Тийм болохоор маш их дэмжээд тэгээд одоо уран бүтээлчдийнхаа одоо арын амьдралд нь ч гэсэн бас маш их хэрэгтэй юм болов гэж боддیں۔ Уртын дууны үг аялгауг бол хүн тийм хамар нэг сонсоод хоёр сонсоод үгийн ч ойлгоход бас хэцүү, аяын ч сурахад хэцүү. Энэ бол яагаад гэвэл бас сонгодог талтай учраас. Одоо дэлхийн сонгодог зохиолыг хүн бол зарим зохиолыг бол нэг уншаад ойлгодоггүйтэй адилхан. Уртын дуу нэг сонсоод хоёр дуулуулад үгийг 2 3 уншаад энэ төр ойлгоход бас хэцүү. Чи үеийн хот суурин хот иргэншлийн хүмүүс болон өрн төхний суурин соёл иргэншилтэй хүмүүст уртын дууны тайвширлыг олгодог болтой юм байна л дээ. Тайвширлыг амгалан байдлыг оюун санааны одоо тэр тайтгарлыг уртын дуу олгож явах шиг байдаг. Энэгээрээ бол уртын дуу маань гайхамшиг гэж бодож байна. За мөн дуулаачийн талаас нь бол уртын дуу үнэнхүү гайхамшиг. Өөр Монголын эрдэмтэн гэрэлтээ бол дэлхий дахинд дорныг төлөөлөх сонгодог дуулаач урлаг бол уртын дуу гэсэн байна. За мөн эрдэмтэн энэ биш бол уртын дуу өрн төхний белкантэй буюу одоо дөөрийн дуутай дууны тэр дуулах арга зүйтэй энэ зэрэгцхүүс арга зүйг өөртөө агуулсан ийм тогтолцоо юм гэсэн байна. Ажанц нар бол симфон сэтгэлгээ гэж хэлсэн байгаа шүү дээ уртын дууг. Манай үндэсний уламжлалт урлаг бол миний дээр хэлсэнчлэн гадны соёлын нөлөө бол их бага орсон ийм уламжлалт урлаг байгаа. Энэ бол өөрөө газар зүйн байршил, цаг улирлын байдал, ахуй амьдралын өвөрмөц байдал зэрэгтэй холбоотой. Ялангуяа одоо 90-ад оноос өмнө бол сүүлийн одоо 300 жил бараг 300 бол бид нар бараг ертөнцийн одоо мартагдсан хязгаар. Одоо уртын дууны сонгодог үе бол 1930-30-ад оноос өмнөх үеийг уртын дуу тайзан дээр гарч ирэхээс өмнөх үеийг уртын дууны одоо эд оргилдөө хөгжсөн сонгодог үеийг. Тайзан дээр уртын дуу гарч ирсэн үе гэж байна. Бүр лагын театр байгуулагдаад тайзан дээр уртын дуу болсон гэж үе. Энэ бол тайзны уртын дууны 90 үе. Тайзны уртын дууны 90 үе болвол одоо бараг 80 жил болж
байгаа юм уу да. Тэгэхээр энд бол тайзан дээрээс олон томоохон уртын дууч төрсөн байна л да. 20 дугаар зууны манлай уртын дууч Жигзовын дорж давг, түүний шав намжлын нор панц гээл. Тэгэл одоо өдгөө хүртэл том дууч төрж байна. Эдгээр дуучд бол тайзны уртын дуучд. Яа тэгэхээр тайзан дээр уртын дууг 3-4 минут, 4-5 минут дуулдаг. Цаг хугацаанд баригдаж дуулдаг гэсэн үг. Түүнээс өмнө энэ тайзан дээр уртын дуу гарч ирээгүй хаас өмнө бол уртын дуу тэр нүүдлийнхээ орчинд одоо жишээ нь дуртмал сайхан гэдэг дууг 30 гаруй минут, 40 минут тасралтгүй дуулдаг. Тэгээд тэр нь өөрөө нэг удаа дуулахаар зан үйл болдог. Одоо жишээ нь зарим нутагт 3 гүрэн уншуулсны дайтай жилийн заслыг хийдэг ч гэдэг юм уу. Ийм янз бүрийн зан үйлийн орчиндөө байсан тэр үед маш хөндөр хөгжсөн түүнийг сонгодог уртын дуу. Одоо ч бас нүүцтийн дунд нэлээд тархсан байгаа шүү дээ уртын дуу. Соёл Wellness Center. Илүү сайхнаар амар. Хамгийн хайртай дотны хүмүүстэй цаг гарган аялалд гарахаар зэхэж байна уу? Аялал гарах маршрут, аяллаа замууд, аяллаа үзмэр тайлбарууд, аяллаа бэлтгэл хангах, аяллаа явцад анхаарах зүйлсгээд олон асуултанд хариулт өгөх, аяллаа хөтөж болох Blue Sky аппликейшн гар утсандаа суулгахаа бүү мартаарай. Та Монгол орны 21 аймаг 360 гаруй сум суурин нэвтэрсэн Sky-ийн хамгийн өргөн өндөр хурдны Sky 3G сүлжээг ашиглан хаанаас ч хүснээр интернетэд холбогдорой. Хөх тэнгэрийн орноор тавтай аялаарай. Skytel. Хөгжимчин мөртлөө хөгжмөс судлахгүй бол бас болохгүй яг энэ цаг үед амьдарч явна л да. Яагаад тэгэхээр очноо олон жил одоо Европод ажиллаж амьдарч тоглолтоо хийж явж байхад гадны орныхан манай ардын урлагийг маш их гоё шимтэн сонсдог. Тэгээд ямар гайхалтай хөгжим бэ? Энэ таны хөгжим хаанхын хөгжим бэ гэж хэлэхэд би энэ асуултанд үргэлж бүдэрдэг байсан. Би яг үн чанартай өнөөдөр бид нар Хятадаас, өвөр Монголоос Солонгосоос хөгжмөө авч хэрэгжилж байгаа. Манай дотор өчнөө олон гоё үйлдвэрүүд одоо бий болж байна. Яг хүнснийхээ энэ хөгжмийн зэмсгийг уралдаг, энэ тал дээр бүр тодорхой бодлого явуулаад мэрэгжлийн сургалтанд гадагшаа хүмүүсээ явж хамруулад тэг мэрэгжлийн хөгжмийг хийдэг юм баг хамт олон байгаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Тийм ч учраас одоо өөрийнхөө чадах чинээгээр энэ хөгжимчин болсныхоо хувьд одоо чадах юм юу вэ? Тэрийгээ л хийж зүтгэж яваагийн нэг илэрлэх юм бол сүүлийн одоо 2 жилийн хугацаанд алтай ятга буюу ах их ятга гэж ятгуудаа бол судалгааны үр дүнд гаргаж ирж түүнийгээ яг боддоор хэрэгжүүлэх гээд одоо ингэ зүтгэж явна. Би Монгол Улсын их сургуулийг урлаг судлаачийн ангаар төгссөн. Тэгээд урлаг судлаач мэргэжилтэй. Тэгээд миний бүжигчин мэргэжил маань одоо удахгүй ингээл залуу насны мэргэжил болохоор тэтгэвртэй гарна. Тэрний дараа юу хийх вэ? Тэгээд маш залуугаараа тэтгэврт гардаг. Тийм болохоор би бас маш их төлөвлөсөн байгаа. Тэгээд дээрэс нь урлаг судлалынхаа ажлыг маш их хийн. Одоо ч гэсэн ер нь бол бичвэр ингэж энэ тэнд тэмдэглэл хөтлөж явдаг л та. Тэгээд би ингэж боддгийн одоо үндэсний дуучин эрдэмэн чуулгад байгаа ер нь бол ингээд бүжигчид одоо уран бүтээлчдийг байгаа үед нь тий шагнаж урамшуулах одоо эд өөрөө хийж байгаа чадвартай үед нь тэгээ дээрэс нь одоо номонд ч юм уу тий мөнхлөх энэ хүн ийм мундаг байсан тийм үед одоо ийм байгаа одоо хийж байгаагаар нь хүнийг үнэлэх ёстой юм болов. Тэгээд одоо хөгшрөөд нэг эмээ өвөө болцсон хойно ч юм уу гавьяа шагналын өгдөг тэр бол маш буруу санагддаг. Миний хувьд бол одоо уртын дуугараа л яваад энэ бурлуудаасаа сурсан юм аа өөртөө яг шингээгээд болж өгвөл бусад хүмүүст сурах гэж ирсэн хүн хамгаах бос түгээгээ чадах ятгаараа тийм ээ. Тэгээд нэг уртын дууны нэг сайхан улаач явах юмсан гэж боддог. Манай гэр бүлийн хүн бас урлагийн
хүн байдаг. Тэгээд яг энэ алтай айтгыг бас анх гаргаж ирж өөрийнхөө одоо тэр зураг төслөөр шинжил гаргаж ирсэн. Тэгээд ганаатайгаа би хамтарч яг энэ одоо ятга гэдэг маань Монголоос үүсэлтэй гаралтай юм шүү. Үүнийг батлахын төлөө үүнийг яг мэрэгжлийн түвшинд яаж дуурдгийг, язгуур мөн чанарыг алдагдуулахгүйгээр яаж авч явах вэ гэд хоёр шугамар бас энэ тал дээр ажиллаж санаа нэгдээд зүтгэж байгаа. Хизээ тун удахгүй тий одоо бидний мөрөөдөл биелэх баха. Би тэрэнд итгэдэг. Үндэсний урлагийн уламжлал гэдэг маань магадгүй тэр нь яг шинээр тийм ардын дуу хөгжмөнүүд өдөр шингүүл гардаг л да. Одоо ч гэсэн одоо ингээд хэрвээ ард гэж нэрлэдэг юм бол тэр нэгэн Хөвсгөл аймгийн нэг суманд биенийгэн одоо шоолоод нэг дуу зохиогоо дуулж л байгаа. Нэгийг илүү хэлээд яруу найгийн шүлэг уншаад бас л зохиогдож л байгаа. Энэ бол өдөр шингүү одоо зохиогдож байдаг зүйл. Одоо энийг хэн нэгэн хөгжмийн зохиолч, хэн нэгэн их хурлын гишүүн, хэн нэгэн телевизийн сэтгүүлч бол энийг цааш нь авч явах боломж байхгүй. Хэн авч явах вэ гэхэлээ ерөөсөн Монгол хүн бүрэл авч явах боломжтой. Ингэж чадахгүй юм бол хэдэн хүний ажил болгож л орхих юм бол энэ бол өөрийгөө алга болгоно. Хэрвээ Монгол хүн хүмүүжүүлийг Монгол хүнийг бий болгоё. Монгол үндэстнийг одоо одмыг таслахгүй Монгол сэтгэлтэй хүмүүсийг үргэлжлүүлээ цааш нь байлгая гэвэл бас анхаарах зүйл байгаа шүү дээ. Одоо хүн болох багаасаа хөлөг болох улганаасаа тийм ээ. Тэгэхээр эхлээд хүн болоход нь Монгол хүн болгоод төлөвшүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэр ойрын хэдэн жил бас яригадаад байгаа уртын дууны дууг ерөнхий эрдмийн одоо бага байж болъё. Өсвөр үеийн ангийн насныханд бол заадаг байвал зүгээр. Заахтаа чи энийг дуулыг заах биш. Сонсоод утга агуулгын тайлбарлаад ойлгуулах. Шавнартаа сайн дуучин байна гэдэг бол бас нэг л хэрэг. Сайн хүн байна гэдэг бол бас их өөр. Олонд хамааралтай. Сайхан дуучин байна гэдэг бол өөрт нь хамааралтай. Яг нь сонсогчдод хэрэгтэй. Гэхдээ сайн дуучин хүн сайн хүн байх ёстой гэдгийг бол би ерөөсөө яг бэлтгэл курсод ороод ирэхэд л зааж эхэлдэг. Тийм дуучин хүний зам бол сайхан төлөв даруухан хүн харсан чинь годгон чодгоноод байхгүй. Тийм байдаг юм шиг байдаг. Ер нь хуучны уртын дуучдыг ингээд хараад байхад бол тэдний зан араншин төлөв бол нэг тийм мэдээллийн хэрэгслүүд маань бол уртын дууг өдөрт ер нь хэд явуулж байгааг мэдэхгүй. Тий. Энэ бол би шуудхан хэлэхэд та нарын буруу гэж бодож байна шүү дээ. Монголчууд ягаад өөрийгөө өөрөө дэмжидгүй хүний бүр гараад ирсэн гадны одоо тийм хөнгөн урлагийг одоо дэмжиж ингэж байгаа нь бол та нарын буруу шүү дээ. Бас бидний буруу байхгүй юу? Бид нар энэ ард уламжлалт урлагийнхаа менежментийг хийж чадахгүй байхгүй юу? Ерөөсч чадахгүй. Зүгээр нэг дуртай хэдэн хөсгөтөн тоглон шүү хүрээ дээрээ чих шиг хөсгөт нь яах гээд байгааг чи эрдэнтэн мэрэгдэн хэлж өгдөггүй. Уртын дууч нь яах гээд байгааг чи хэлж өгдөггүй. Тэгэл уртын дуучид нь нэг тийм гудамжны маягтай тэгэл энэ тэнд гойвэр төврээр ингээл ч юм уу ингээ яваад байдаг. Нэг 20 минутын ихэн дээр нэг дуулал дуулчаад өөрсдөө менежмент хийж өөрөөр хэлбэл уртын дуу бол хунтнуураас дутхгүй том бурхан байна гэдгийг бид нар уулна хэлж өстой л да. Бид нар мэдрүүлэх ёстой. Тэгээд тэр юм бол бодлоготойгоор явахгүй байна л да. Тэгэл хувь уран бүтээлч одоо өөрийнх нь карманаас энэ болгоныг гаргаад жинхэнэ зүтгэж явж байгаа гэдэг бол энэ бол миний хувьд зөвхөн амттай. За бүжгийн урлагийг одоо хасаж байгаа галын дүлтэл зүрлэмээр байна да. Маш богинохон хугацаанд манай бүжигчид бол маш богинохон хугацаанд залуу насны мэрэгжил тийм болохоор асаал унтрах галын дүл шиг л байдаг. Сайхан сэтгэлтэй зөвлөлт юм уу? Хамгийн сайхан сэтгэл ямар ч хэр буртаггүй. Монгол үндэснийхээ бүжгийг хөгжүүлэх юмсан цаашаага өшөөх олон хүүхдүүдэд зааж сурах юмсан гэж бол бодож байгаа төлөвлөсөн байгаа.
За одоо бас зүйрлэшгүй юм гэж бол бас байх юм аа. Манай дуулагдаж уламжлалаар дуулагдж байсан дуу, хөгжим, туйл, хайлах, хөөмөйлөх, цуурлах урлаг бол амьд археологийн алдуур гэж ойлгох хэрэгтэй.